Монгол улсын 3 сая дахь иргэн мэндэлсэн баяр төөл явдлыг сурвалжлахаар Медиа группийн хамт олон Time цэгийн сайт, NTV телевизийн сурвалжлах баг, Өмнө Говь аймгийн Далан задгад сум, иргэн хатан болтын гэрт ирээд байна. Бяцхан монголчууд охиныг нийслэл Улаанбаатараас зорж ирсэн анхны зочид бид боллоо. Мөн 3 сая дахь иргэнийг улсдаа бүртгүүлж төрсний гэрчлэгээ гардан авах түүхэн үйл явдлын гэрч болж чадсан юм а. Монгол улсын 408 зөвхөст амьдран суугаа Монголынхаа нийт ард түмэнд Өмнө Говь аймгийн Далан задгад сумаас мэдчилж байна. За NTV телевизийн сурвалжлага баг Монгол улсын 3 сая дахь иргэн монголчинтай бас танилцаж, за монголчин үзэгч та бүхэнтэй танилцуулж байгаатай баяртай байна. За миний хажууд бол монголчингийн аав 3 сая дахь иргэний аав хатан бол сууж байна. За хажуу талд нь миний хажуу талд сууж байгаа энэ буурайд бол бас манай монголчингийн ээжийн эмээнэр сууж байна. Тэгээд ерөнхийдөө бол одоо манай хатан болдын болоод азаагийн бас гэр бүл бол бас маш их өнөр өтгөн айл өрөх юм аа гэдгийг бас энэ сурвалжлагаараа бэлтгэж үзүүлэх гэж явж байна. Тэгээд үзэгч та бүхэндээ монголчинг анх удаа ингэж танилцуулж байгаатай маш их баяртай байна. Одоо анхныхаа хүүхдийг нь охин байгаасаа гэж хүсэж байсан, хүү байгаасаа гэж хүсэж байсан. Би бол хүү байгаасаа гэж хүссэн. Манай хүн охин байгаасаа гэж хүссэн чинь охин нь гарчлаа. 3 сая дахь иргэн охин байх л ээж те. За охин байх л ээж. Би бол хүү байсан бол намайг дагаа авч байгаа. Одоо охин байж ээжгээ дагаа авч. 3 сая дахь иргэн төрүүлж гэдэг. Баярлалаа. Анх ээж болох одоо их баярлж хэлсэн. Баяр хүргэе л гэж. Телевизээр харлаа гэж баяр хүргэе л гэж. Аав нь бол одоо хүү байгаасаа гэж хүсэж ирсэн юм байна. Чиний хувьд бол бас өөрөө бол охин байгаасаа гэж хүсэж ирсэн байна. Та хоёр нь яагаад нөгөө хүүсийг үзүүлэг юм бэ? Ер нь гэнтийн юм бол байх дуртай байж тээ. Хүүс үзчихэж эргэлдэж штэ. Бас Монголынхаа нийт ард түмэн хандаад бас сайхан мэдлэгээ дэвшүүлэхийг би чам тань өөрөөс ч хүсэж байна. Ингээд ээж аав эднэртэй энэ өдрийн сайн сайхны өсөөрөө эмээ эднэртэй анж бас баярын мэнд хүргэх айл. Төлөвлөж байгаа бүх хүмүүстээ баярын мэнд хүргье. Сайн сайхны өсөөрөө. Өмнө Говь аймгийн улсын бүртгэлийн элцэст мэрэгэн овогт хатан болдын монголчинг бүртгэх авч аль биесээр Монгол улсын иргэний төрсний гэрчлэгийг гардуулж өгсөн юм. 2015 он гарснаас хойш Өмнө Говь аймагт нийт 44 хүүхэд төрсний гэрчлэгийг авсан бөгөөд монголчин улсын бүртгэлийн хэлтсийн 44 тоот бүртгэлийн дугаартай төрсний гэрчлэгээтэй болж байна. Монголчин охины төрсний гэрчлэгийг харахад бүх бүртгэлийн дугаарууд нь 44 гэсэн тоогоор төгсөж байгаа юм. Бүртгэлийн бүх дугаар автоматар олгогддог. Регистрийн дугаар нь 44, бүртгэлийн дугаар нь 44 гэсэн тоогоор төгсөж байна. 3 сая дахь иргэн маань 4 сая дахь иргэнийг урин дуудлаа хэмээн бэлгшээж байгаа юм а. Монгол улсын 3 сая дахь иргэнийг Өмнө Говь аймгийн улсын бүртгэлийн хэлтсээр бүртгэж, иргэний бүртгэж аль бие ёсоор бүртгэлээ. За энэ Өмнө Говь аймагт 3 сая дахь иргэн төрсөн маань маш том нэр хүндийн асуудал байлаа. Дээрээс нь яг манай хамт олон, манай баг хамт олон энэ 3 сая дахь иргэнээ бүртгэж авна гэдэг бол бидэнд бас нэг талын аз тохиолоо. Ингээд танай гэр бүлд ад жаргал эрүүл энхийг хүсэн өрөө. Монголчин охиндоо эрүүл энх хурдан өс том болохыг хүсэн өрөө. За баярлалаа. Медиа группийн хамт олонны санаачилсан 3 сая дахь иргэнийхээ мэндийг нь мэдэж медалга хүргэх багт 5 богд интернэшнл компани нэгдсэн. Тус компани Mama Poco брэнд монголч охинд 6 сарын живхний хэрэглээг бэлгэллээ. Манай компаниас энэ 3 сая дахь иргэнийг тодруулж аваад бас танай охин тодорсон баяр хүргээд 6 сарын живхний хэрэглээг нь дааж авчирсан байгаа. Тэгээд мөн манай компани бүтээгдэхүүнээс 500 мянган төгрөгийн бараа авах эрх юм бичгийг өгч байна. Харин Апо вебсайт компани монголчин охиныг сургуульд ортолн сүүн бүтээгдэхүүнээ 6 жилийн хэрэглээг бэлэглэж батламжийг хүргэлсэн. Мөн бүтээгдэхүүний дээжийг хатан болдын гэр бүлийнхэнд гардуулаа өгсөн юм а. Дараагийн мэдээллийн хөтөлбөрөөр хатан болдын гэрт өрнүүлсэн халуун яриас сурвалжлагыг дэлгэрэнгүйгээр нь битгүүргэх болно.